Эрүүл биед саруул ухаан оршино. Зөв амьдралын нэг үндэс эрүүл бие. Залуус эрүүл мэнд нэвтрүүлэг. Залуус эрүүл мэнд нэвтрүүлэг. За сонсогчдоо залуус богдын хөтөлбөр та бүхэнд залуус эрүүл мэнд нэвтрүүлэг юм. Яг энэ цаг мөчөөс эхлээд хүргэж байна. За өнөөдөр бид одоо маш сонирхолтой сэдвээр та бүхэнд ярилцахаар мөн зөвлөгөө өгөхөөр мэрэгжлийн эмчнэрийг урьсан байна. Тэгэхээр яг одоо л студид Сүхбаатар эрүүл мэндийн төвийн салбар 1 амбулаторийн эмэгтэйчүүдийн их эмч community их эмч оюун цэцэг болоод бага эмч Шүрэн Чимэгнаар ирсэн байна. За та хоёрт өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За өнөөдөр бид хэрхэн эсэм мэнд амарч явах ёстой юм, жирэмсний хугацаанд юуг анхаарах ёстой юм, жирэмслэхдээ одоо эмэгтэй хүн бие яаж бэлдэх ёстой юм, магадгүй нөхөр нь ч гэсэн бас яаж тус болж бие бэлдэх ёстой юм, жирэмсний хугацаанд хамгийн гол нь хяналт тэ өөрийнхөө эрүүл мэндэд хэрхэн анхаарах ёстой гэдэг сэдвээр ярилцах гэж байна л да. За би яг юунаас өмнө яг энэ гол яриалга орохоос өмнө хоёроос нэг зүйлийг асуух гэсэн юм. Хэзээ ч үлээдээ би нэг секс цэг юмэн дээр тавигдсан байсан нэг постыг уншсан л да. Нэг тусламж гуйсан пост байсан. Тэр нь юу гэхээр би яг жирэмсэлсэн чинь өвтрийн дээр өвтрийний үү гэдэг юм гарчлаа. Тэгэд яг мэрэгжлийн эмчнээс асуухаар нь энэ бол юу юм аа? Жирэмсэлсэн хугацаанд нэг эмэгтэй хүний дархлаас сулрд юм байна штэ. Тэгсэн тохиолдолд энэ өвтрийний үү гардаг юм аа гэж одоо тайлбарласан байна. Тэр өвтрийний үү гэж яг юу юм бэ? Их олон эмэгтэйчүүд бас эндээс болж зовдөг юм шиг санагдсан. Доор нь бичсэн сэтгэлдүүд бас их байсан л да. Би бас ийм товчирчлаа энэ төр гээд. Ер нь бол энэ тал дээр бас яаж анхаарах хэрэгтэй юм те? Энд чинь бас эмэгтэй хүний бас дархлааны асуудал яригадаад байна шүү дээ жирэмсэн үедээ. За энэ дээр бол хамгийн нэгдүгээрт эрүүлэхээс эрүүл хөвгт төрн ер нь эрүүл байж эмэгтэй хүн жирэмслэн эрүүл хөвгт гарна гэдэг үндсэнтэй одоо юм байдаг. Тэрэн дээрс болохоор энэ нөгөө нэг дархлаас сулдраад ирэхтэй зэрэг хүний бие организмд маш олон төрлийн вирус байж байдаг. Тэр вирусууд идэвхжээд эхэлдэг. Жирэмсэн болохоор ч юм уу эсвэл одоо дархлаас сулдраад ирэхтэй зэрэг тэр нь болохтой зэрэг одоо нэг эмэгтэйчүүдэд бас харьцан гойлоо тохиолдог жирэмсний одоо үү тэгээд одоо herpes вирус зоостер вирусын тэгээд бүслэгийн вирусын тэгээд янз янзын вирус байдаг. Тэрний нэг нь одоо тэр жишээнд тэр вирус байдаг. Тэр вирусыг юу яахгүй тул дархлаагаа сайжруулах шаардлагатай. Дархлаагаа сайжруулах юм бол тэр вирус идэвхжээд байхгүй. Тараад байхгүй гэсэн юм шүү дээ. Илүү туурч тархах ч юм уу тийм болохгүй гэсэн юм биш. Хамгийн гол нь дархлаагаа сайжруулахаа гэж. Одоо нэг зовлон байна л да эмэгтэй хүн яг жирэмслэхийн өмнө тэр чин гэр бүл төлөвлөлт цаашлаад цаашдын амьдрал хүүхдийн ирээдүг гэж нэг асар том асуудал яригч байна те. Тэгэхээр бас зарим эмэгтэйчүүд яг жирэмсэн болсноо мэдлгүйгээр архи тасар гэлждэг. Тэгээ хүүхдийн төрөлхийн саажилттай ч юм уу те. Янз бүрийн одоо өвчин эмэгтэй, төрөлхийн өвчин эмэгтэй төрчдөг. Тэгэхээр эмэгтэй хүн жирэмсэн болохоо одоо төлөвлөлөө гэж бодсон шүү дээ те. Одоо би яг энэ 25 насныхаа жил дээр би жирэмсэн болоод 26-ныхаа жил дээр магадгүй төрөх юм байна гэдэг төлөвлөлтөө хийлээ гэж бодъё. Тэгэхээр жирэмсэн болох хугацаанд буюу яг ураг бүрэлдэхээс хэдэн сарын өмнөөс ер нь эхэлж бие бэлдэх хэрэгтэй юм бэ? Хоол унд ер нь одоо 2-3 сарын өмнөөс бэлдэн. Одоо жишээлх юм бол архаг тамхичин аав ээж байлаа гэх чинь одоо гэр бүлээ төлөвлөчөөл одоо тэр тамхинаас гарах тухайга бодох хэрэгтэй байхгүй юу? Ялангуяа 2-3 сарын өмнө бол одоо гарсан тэр хорт зуршлаасаа салсан байх хэрэгтэй. Тиймээ учраас одоо жирэмсний янз бүрийн хүндрэл учирч одоо ураг нь янз бүрийн соохтой эмгэгтэй гарах мөн өөрсдөө ч гэсэн одоо
Одоо өөрсдийгөө боддгоо маа гэхэд одоо миний хэвдэд бодж байгаа хүүхэд маань одоо эрүүл байх хэрэгтэй гэсэн үүднээс тэр хорыг одоо өөрсдөө хэрэглэхгүй байх нь тухайн хүний одоо ухамсарын тал асуудал болоод байгаа юм л да. Тэгэхээр хугацаа нь бол 2-3 сарын өмнө л ер нь аливаа муу зуршлаас салж тэ. За болж өгвөл аль болохоор 1 жилийн ч юм 2 жилийн өмнө бол бүр л сайн бүр баталгаатай тий. Заавал 1-2 сар биш шүү. Тийм байна. Ер нь гэр бүл төлөлт гэдэг бол 20-35 насны хооронд 3-5 жилийн зайтай одоо эцэг их хоорондоо тохироод эмэгтэй хүмүүс хоорондоо тохироод одоо тэр төрхийг л гэр бүл төлөлт гэж байгаа шүү дээ. За бас нэг асуудал байна. Одоо нэг эмэгтэйчүүд чинь гэр бүлээ төлөвлөж гинөө би гээл нэг жирэмсний юм уудаг. Тэ? Тэгээд одоо нэг даавра зогсоомч гэнэ бас нэг юм суулгадаг, спрал тавилдаг. Янз бүрийн арга хэрэглэж байна. Зарим нэг тариа хийлгдэг гэж би сонсч ирсэн байна. Үнэн болоо бодлоо болоо. Жирэмслэлтээс хамгаалах янз бүрийн аргууд байдаг. Үүнд нэгдүгürt нь бол хамгийн нэгдүгürt бэлгэвч байдаг. Энэ маань яг өдөр тутам хэрэглэхэд бол зарим эмэгчид байнгын бэлгийн харьцаанд байдаг хүмүүст бол хэцүү. Бас хуанлыг хөтлөх эрүүл арга. Дээрээс нь суулгац гэж байна. Тэр одоо гарын буулганд суулгац тавьдаг. Жирэмслэлээс хамгаалах тийм тариа байна. 3 сарын хугацаатай одоо хамгаалдаг. Яг тэр он дээр тариагаа хийлгдэг. Мөн түнчлэн спрал ерөндөг суулгац гадны бид. Ер нь эдрээс яг бүсгүүчүүдэд яг одоо жирэмслэлтээс хамгаалж байгаа бүсгүүчүүдэд аль нь илүү тохиромжтой байдаг юм бэ? Ер нь эсвэл яг хүнийх нь өөрийнх нь бие организмаас болдго юм болов уу? Суулгац тавиулах уу, ерөндөг хийх үү гэдгээ бие организмаас хамааралтай юу? Тийм, өөрийнх нь бие организмаас хамааралтай. Хоёрдугаар тэгээд энийг аль хэрэглэхээ бол гэр бүл хосууд өөрснөө шийддэг. Эмч бол зөвлөдөг ийм хүндрэлтэй давуу тал байдаг, гаж нөлөөтэй байдаг гэдгийг тайлбарлаж өгöd одоо залуу гэр бүлүүд өөрснөө энийг одоо алийн сонгоо өөрснөө шийддэг. Ер нь би яг энийг асуусан гэхлээр зарим хүүхнүүд жирэмснээс хамгаалж явж байгаад нэг алдчихдаг. Одоо нэг хугацаа ч юм уу те одоо жирэмсний имийг нэг өдөр алдхад жирэмсэн болох магадaltaй гэж би бас сонсч байсан юм ч болоо. Нэр тэгж яриад байдаг шүү дээ. Тэгээд спрал тавиулаад тэгэхээр нэг одоо юу яд юм байна л да. Спрал тавиулаад спралаа ахууллаа гэж бодоход тэр одоо яг эдис нь нэлээх итгэвчдэг юм шиг байна. Жирэмсэн болох одоо эдис нь өндгөөс нь нэлээх итгэвчээд шууд жирэмсэн болчихдог гэж ярьд юм байна. Тэгэхээр одоо юун дээр анхаарах хэвтэй спрал тавиулаа суулгалаа ахуулуул шул жирэмсэн болчихдог гэл тэгээд тэрнээсээ болоод жирэмсэн болоод нөгөө хүсэг хөөхт гэдэг нөгөө абортын асуудал яригадаад байдаг. Тэгэхээр яг юун дээр анхаарч суулгацаа тавиулах хэвтэй хугацааны хувьд ямар байдیں۔ Зарим нь одоо спрал нь махан шигчлээл тэрийг ахуулаад утсан тасраад унчлаад асуудлаас их хэвд юм шиг байлаа шүү. Тийм, ер нь бол энэ суул одоо ерөндөг одоо ингэ тавиуллаа гэхэд тавилахаас өмнө эхлээд эмчтэй үзүүлнэ. Одоо бие махбод нь тэр хүний бие махбодод таарах байна уугүй юу гэдгийг эхлээд эмчтэй үзүүлээд тэгээд тэрийгээ мэдснийхаа дараа хэрэг боломжтой таны суулгах тань тохирохмоор юм ерөөхдөө тань таарахаар юм байна гэх юм бол суулгана. Суулгасныхаа тавьсныхаа дараа одоо тодорхой хугацаанд 3 сарын зайтай ч юм уу те 6 сарын зайтай ч юм уу тогтвол эмчийн хяналтанд үзүүлж байх хэрэгтэй. Тэгэхгүй нөхцөлд нөгөөх нь хөдлөөд ч юм уу ямар нэгэн байдлаар цаашаа умаан хан руугаа шигдэх ч юм уу тийм асуудал гардаг. Манайхан жил хаяа явчихдаг шүү дээ тийм. Хаяа явчихдаг. Олон жил сараараа явдаг. Тийм. Тэрнээсээ болоод янз янзын асуудал гардаг. Ерөндөгийг авсан тохиолдолд бол шууд жимслэж болно. Тариа болоод арай жоохон удаан хугацаагаар жишээлбэл одоо 3 сарын дараа 3 сарын зайтай тариулсан байхад 3 сарын дараа ч юм уу баг ерөнхийдөө 1 жилийн дараа бие организм яг хэмдээр жимслэх магадлал их өндөр болдог. За одоо нэг бидний яг гол ярилцах сэдв рүү оръё. Жирэмсний үед эхнээс нь яриа л да замбраатай яриа та. Жирэмсний үед их хүн биеийг хэрхэн бэлдэх, жирэмслэхтэй хэрхэн бэлдэх. За энэ асуудлаар яриа. Одоо жирэмслэлэхэд чинь эмэгтэй хүмүүс хамгийн түрүүнд шинжилгээ өгдөг. Зарим нь бол юу ч бэлдэхгүйгээр хоёулаа хүүхдтэй болох уу? Тэгээ харт мэн гээл хүүхдтэй болдог. Гэтэл энд бас анхаарах зүйл байдаг юм шиг байна. Тэгээд саний хэлснээр одоо тэр муу зуршлаасаа багада 1-2 жилийн өмнө салсан байх хэрэгтэй. Өөр юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Жирэмсэн болоход бие бэлдэхтэй. Бие организмаа бэлдэхтэй бол жирэмслэхтэй нэгдүгээр нь одоо энэ нийгмийн хүчин зүйл их нөлөөлж байна. Одоо гадуур бол одоо утаа өвлийн цагт нь одоо манай Монгол оронд маш их утаатай хавар болохоор агарын хөрсний бохирдол уурашилт дээрээс нь энэ машин дэргэний утаад мөн одоо энэ хот их төвлөрсөн газар бол одоо юу ачаал ихтэй машин дэргэний одоо төвжирлээс эхлүүлээд эмэгтэй хүмүүс их нервдэг стрессдэг тийм байдлууд байдаг. Тэгтээ гэр бүл төлөвлөж байгаа хоёр маань гэр бүлээ төлөвлөөд
хизээ яаж жирэмсэн болох вэ? Ялангуяа оюутнууд манай Монгол орнд бол оюутнууд маань их жирэмсэлчдэг. Яагаад гэвэл тэр жирэмсний хугацаанд бол үзүүлэх, хяналтанд ирэх, мөн аав ээжийнхээсээ хол ийм байдлууд нөлөөлөд одоо өөрийнхөө ургийг тээхдээ маш их алдаа гаргадаг л да. Яг зарчмаараа явж чаддгүй. Тийм учраас гэр бүлээ төлөвлөхдөө оюутан байхдаа гарах уу, төгсөөд гарах уу, эдийн засаг боломж ямар байгаа лээ. Энэ бүх байдлаа харж нэгдүгээр жирэмсэлж болно. За нэгдүгээр нь тэр. Хоёрдугаар нь бол тэр хорт зуршил гэж түрүү ярьсан тэр. Гуравдугаар нь бол хоол унд. Одоо тийш үнэ. Тийм хоол унд маш их ач холбогдолтой. Одоо хоолыг бол зохицуулж би жирэмсэн юм чи их идэх ёстой гэсэн их идснээрээ болдгоо. Тэнд идэж байгаа юм маань амин тэжээллэг, уурглаг, өшөө бас бага хэмжээгээр ойрхон тэгж идэх ёстой байдаг. Гуравдугаарт нь болохоор жирэмсэнгүүд маань юун дээр алдаг гэхээр бид байгаа нэг өвчлөлөө эрүүлжүүлэх ёстой. Биеэ эрүүлжүүлэх ёстой. Эрүүл ээжж өөрөө жирэмсэн байвал их хүүхд эрүүл ихээс эрүүл хүүхд төрнө гэсэн юм зарчим байдаг. Ялангуяа нэг шүдэн За дээр ялангуяа тийм амны хөндөгөөс эхэлж байгаа. Амны хөндөгөөс хамгийн их шүд цооролтоос эхлээд тэр маань цаашаа голомтлоод одоо зүрх, үе мөч, бөөр гэд ингээд өвчлүүд явчихдаг. Энэ маань цаашдаа төрөхөд хүүхд маань жирэмслээд эмэгтэй маань жирэмслээд ингээд явхад жирэмсний одоо том сарууд дээр ирээл яг жинхэнэ нэг жирэмсний хожуу хордлого маань эхлээл даралт нэгтэл шээсээр уурга алдаал хавгнаал ингээл хэцүү байдалд орж ирдэг л дээ. Манай орны нөгөө цаг агаар онцгтой бас холбоотой эрс тэрс уус амьсгалтай дээшээш нийлэн одоо 50 градус хүртэл хэлбэлзээ доош ч гэсэн баг 30 40 градус ингээд хэлбэлзэж байгаа нөхцөл манай эмэгтэйчүүдийн бөөрийн өвчлөл их хайцангуй их байдаг. Тийш үнэ. Тийм. Тэрнтэй холбоотой бас тийм бөөрийн их өрсөлтөө хүмүүс их байдаг. Тэр нь бол далд хэвдрийг их олон жил явцсан байдаг. Тэгээд жирэмслээд нөгөө жирэмсэнтэй холбоотой нэг бөөрөнд очих ачаал ихсэнгүүт хавнаад эхэлдэг. Хавнасантайгаа холбоотой даралт нэгсээд ирдэг. Тэгээд жирэмсний хожуу хорлог болж хүндрэх асуудал их гардаг. Жирэмсний хожуу хорлог их аюултай юм шиг байгаа. Амь насанд ч хүрдэг гэж би бас сонсч ирсэн байна. Тий. Яг нэг жирэмсэн ер нь бол их болгонд л жирэмсний хорлог өгдөг шүү дээ, тий. Хамгийн гол нь хожуу хордлогыг эмэгтэй тухайн жирэмсэлж байгаа эмэгтэй хэдийн хугацаанд мэдээд бас ямар арга хэмжээ авах ёстой юм бэ гэдэг талаар мэдээлэл өгвөл. За жирэмсний хожуу хорлого гэдэг бол даралт игдэх, хавгнах тийм зовруудаар шээсэнд одоо өөрчлөлт гарах юм шинжлэлүүд өнгөний хувьд те өнгөнөр хоёр. Өнгөний хувьд тэрнээс гадна нарийн шинжилгээгээр уур шээсээр уур гардаг, лавсан ихдэг ч юм те. За ер нь эмэгтэй хүний даралт бол юу 90-60-аас 120-80 хооронд ирэхөдөө хэлбэлзэж байдаг. Эрүүл эмэгтэйчүүдийн. Гэтэл одоо 5 сартаагаас хойш жирэмсний хожуу хорлого одоо болоо даралт нэгсээд ирэх юм бол тийм жирэмсний хожуу хорлого даралт ихсэж байна л гэж үздэг. Ялангуяа 140 90-ээс эхлээд бол энэ жирэмсний хожуу хордлогын хөнгө хэлбэр явж гэнэ гэж үздэг. Бас ингээд жин нэмэгддэг. Жин бол бас харьцангуй одоо их нэмэгдэж ирдэг. Жирэмсний хугацаанд бол одоо 11-ээс 12 кг орчим нэмэгдэх ёстой. Гэтэл тэрнээс илүү хугацаад нэмэгддэг. Жишээлбэл одоо 30 мэдээлтгээс хойш бол нэг 400-аас 350-аас 500 г хооронд хэлбэлзэж бас хугацаасаа хамарч янз янзаар нэмэгдэг. Тэрнээс илүү 7 хоногтой нэмэгдээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр илт нэмэгдээд эхэлдэг. Тэр энэ ч бас аюултай юм шүү тий анхаарч хэрэгтэй юм шиг. Тэрнээс гадна бас шээсэнд өөрчлөлт гад эхэлдэг. Тэгээ энэ үед бол хяналтанд яаралтай юу эхний хяналтанд ороод эмчээгээ зөвлөгөөнөөр хяналтынхаа хугацаанд ирээд ингээ яваад байх юм бол жирэмслийн хүндрэлээс уртлан сэргийлэх буюу одоо ямар нэгэн хүндрэл гарлаа гэхэд эрт онцлогдож эмчлэгдэх ийм талтай байдаг. Манай жирэмсэнгүүд манай хяналтандаа болоо тэрийг анхаарал тавьдггүй. Явж байгаад миний ажил их байна. Энийгээр тавьднээр хүүхд харахангүй. Ялангуяа ойрхон жирэмсэлсэн хүүхнүүд маань бол хүүхд харахангүй гэж жирэмсний хугацаанд ирдэггүй тохиолдлууд гардаг. Энэ маань өөртөө ямар хариуцлага өөрж байгаа ойлгодгүйгээс болоод одоо хяналтандаа ирдэггүй. Хэрвээ тэр эмэгтэй хяналтандаа өргөл цаг ямагт ирээд эмчийнхээ зөвлөгөө аваад ингээ явах юм бол ямар нэгэн эрсдэл хүндрэлээс өөрийгөө болоод хүүхдээ аварч хамгаалж чаддаг. Энэ нөгөө хяналт ч нөгөө нэг бидний ярьж занснаар бол нэг ээж ягаан дэвтэр гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Ягаан дэвтрийг мэдээ цаанаас нээж өгдөг тий. Тэгээд энэ хяналтандаас орохдоо яг хэдэн 7 хоногтоос нь орох уу эсвэл хэдэн сартаас нэг хяналтандаа бүрэн яг орох ёстой байдаг юм бэ? Ер нь бол жирэмсний хяналтанд эрт үед 3 сартаас дотгошоо. Ялангуяа 8 недэл буюу 2 сартаас эхлээд хяналтанд ороход бүрэн боломжтой. Жирэмсэн болсноо яаж мэдэх вэ гэхээр эмэгтэйчүүд маань нэгдүгээрт нь
дотор юу өөрт нь шинж тэмдэг зовиорууд илэрнэ. Одоо дотор мохоо аргих. Цаашлаад нэг одоо жирэмсэн болсонтой холбоотойгоор нэг хүний цуснд одоо харьяан ганотерапийн гэдэг гормон шээсэнд илэрдэг байхгүй. Тэрний ачаар нэг хүмүүс тест үзээд нэг 2 зураас гарлаа би жирэмсэн боллоо гэдэг мэддэг. Тийм байдлаар бас мэдэж болно. Дээрээс нь сэтгэл санааны байдал бас тогтворгүй болж байна. Энэ бол харьцангуй бас өрөөсгөл ойлгоо. Хүн болгонд одоо сэтгэл санаа тогтворгүй болоод уурлал уцаарлаад гүгэд байхгүй. Хүн болгонд янз янз байдаг тий. Бас нэг сарын тэмдэг ирэхгүй ч байж ирэхгүй. Тэгтээ бас жимсэн ч гэсэн сарын тэмдэг одоо цөөхөн хоног ирэх тохиолдол байдаг. Тийм үү тий. Тэгэхээр ч бас нөгөө нэг андуурах тохиолдол их байх нэ. Жирэмсэн болоогүй гэж бодох тохиолдол сайхан. Тийм учраас одоо яг ирэх өстой ингээд хэмжээнд ирж байгаа юм бол бас одоо сарын тэмдэгний хугацаагаар ирлээ гэж бол цөөхөн хоногоор ирэх юм бол заавч энийг сэжигтэй гэж үзээд яхаа таарлах ч юм уу эмчтэй хандах хэрэгтэй. Сайн чанарын тестээр шалгах нь шүү дээ. Ер нь бол нэг юм байсан маа. Одоо жишээ нь сүүлийн үед ингээд залуучуудыг ажиглаад хахад яг та хоёрын хэлдгээр оюутан байхтай их жирэмслэлт арай хэлбэг байгаа даа тийм нэг. За 18-аас 22 3 насны хооронд гэсэн үг шүү дээ. Тийм ихтэй сургуулийн үед. Энэ үед нөгөө хүүхдүүд хөдөө орон нутгийн харьяалтай байдаг. Энд ирээд яг оршин суугаа газараа ороход эрүүл мэндийн төвдөө хандхад жирэмсэнд бол хаяг харгалзахгүй бүртгэдэг билүү? Тий. Хаяг харгалзахгүй үйлчилж байгаа. Тий. Тэгэхээр тэрэн дээр ерөөсөө манай оюутнууд тэрийг мэдэхгүй гэх юм алдаадах шиг байна. Яг тэгэхээр нэг хаяган дээр одоо жишээ нь цамбад байлаа гэж бодоход цамбын хэддгээр орооч юм те сонгоорхын дөрвийн тэддгээр ороога өрхийн эрүүл мэндийн төвд жирэмсэн гэдгээ бүртгүүлээд дэвтрээ нээлгээд те хөтөж дэвтрээ нээлгээд ингэ явж хагаад яг л нөгөө байр түрээсэлж хагаад нөгөө байрнаас гарангуутлаа Баянгол дүүрэгт ирээд амьдарчдаг. Тэгээ Баянгол дүүрэгт ирж амьдрангуутлаа хяналтаа шилжүүлэх юм мэдэхгүй цамбад байгаа сонгоорхын дүүрэгт байгаа гэд очихоосоо залхуурдаг хичээл номдоо одоо шамдж гин гэдэг нэрийдлэр нөгөө үзлэг сар бүрийн одоо үзлэг онцлогоонд орж чадахгүй яваад байдаг. Тэгэхээр залуучуудад энийг маш сайн хэлэх ёстой юм шиг надад санагдаад байгаа. Хэрвээ та жирэмсэлсэн л бол хаа газар таныг хүлээж авч үйлчлэнэ. Тий. Энийг бол найдвартай хэлэх нь зөв байна. Хамгийн өрхөн эмчтэй хандах хэрэгтэй. Тий, өрхөн эмчтэй хандаад ямар ч лээсэн таныг бол хаа газар гараад сууд хүлээж авнаа гэдгээ бол сайн ухамсарлах хэрэгтэй шүү залуучуудаа гэж би хэлэх гээд байгаа. Хоёрдоо тэгээд ээж хүний хувьд бол маш их үүрэг залуу аягүй хасах юм ихтэй шиг байна тий. Тий, яг би нөгөө юу л да өөрөө 2 өтө хүүхэдтэй яг зовлонгийг мэдчихсэн бохоггүй яг одоо хяналт мэлдэнд н ороод алдаж явсан ч юм байна олж явсан ч юм байна. Тэгэд юу ээж нарын үүрэг бол юм байна. Ихэвчлэн бие талаас ээж бол бэлтэж байна. Аав нар харин тэр жирэмсэн болж байгаа хань ижилдээ тээж байгаа одоо бүсгүүдээ ямар дэмжлэг үзүүлэх ёстой юм бэ? Сэтгэл санаа талаас л илүү болов уу гэж би бодоод байна. Тийм. Ер нь бол тэр одоо ээж тэр эмэгтэй хүн юу хүсэж байна, юу одоо анхаарлаа хандуулж байна, тэрийг нь хамгийн мэдхэн чухал. Тэрэн дээрээс нь өөрийн одоо халамжилж, илүү хайрлаж, халамжилж, юу хүсэж байгааг нь ингээд харилцан ярилцаж, ойлголцож хандах хэрэгтэй л гэж бодож байна да. Эхлээд ингэдэм билүү шүү дээ. Жирэмсэн байхаас өмнө хайраа гэж айгүй сайхан ялуу залуу босоо те. Хайрт минь гэж гүйжсэн аа. Жирэмсэн болоод ирэхээр гинт тааш нь орчдөг. Харахаас уур нүрээд байгаа ч юм шиг хамт байгаар байнга стресстэй хажуудлынхаа хүнийг ч гэсэн стресстүүлэл уурлал тэрнээс болж хэрүүл гараад за бүр цаашлаад хүн дээр ирэх юм бол гэр бүл салалт бол айгүй их байх шүү. Тэгэхээр эрчүүд маань яг энэ сэтгэл санааны хувьд бол эмэгтэй хүн маш бэлтгэдэггүйгээс гадна маш их тогтвордгүй болдог гэдгийг ойлгож хүлээцтэй хандах хэрэгтэй юм шиг байна тийм. Ойрын нэг 2 жилдээ ер нь төрсний дараа нэг 2 жилдээ төрөхөөс өмнө 1 жилдээ за нэг 3 жилийн хугацаанд тэсчүүл эмэгтэй хүн гайг болчиход байгаа юм шиг байгаа шүү. Нэг ажиглаад байхад тэр жирэмсэн болохоор нэг дааврын гормоны өөрчлөлт явагддаг. Тэрнтэй холбоотой одоо сэтгэл санааны өөрчлөлт маш их өвчтэй болдог л доо. Тэгээ бас өөрийнх нь нэг хувь хүнийх нь типээс бас шалтгаалдаг тэр нь тий. Ер нь жирэмсэн байх хугацаанд нэг эмэгтэйчүүд ярьдэн шүү дээ. Дасгал хөдөлгөөн сайн хий. За уламжлалт аргаас гэвэл шал сайн байгаа гэдэг. Энэ ер нь хэр зөв эерэг нөлөөтэй болоо. Тэр бол байж болох зүйл. Гэхдээ тэр хүн тэр жирэмсэн их өөрөө одоо сүүлийн үед бол санаад янз янзын одоо орчин тойронтой холбоотой өөрөх нь урд өмнөх анонес те төрөлтийн байдлаас шалтгаалаад дутуу төрж байсан, зулбж байсан, өсөлтөө болж байсан тэр хүмүүст нь бол нөгөө айгүйх тийм юу гэдэг л да. Зулбах магадлал өндөртэй. Зөв. За.
Золбог мод. Тэгээд явахад энэ төр хаалгач юм ингээд үзэхэд бол томс ихтэй, умаан улчин гэж чангал ихтэй байдаг. Тэр үед бол тэмх юм гэж болохгүй. Маш их тайван байдал, бучин сулсан байдал, сэтгэл санааны маш их тайван байдаг хэвээр. Тэгэхгүй тонус өгöd хана шүү. Тий. Тэрнээсээ тонус гэдэг чинь өөрөө булчингийн агшилтыг нэрлэж байгаа уман булчин. Агшилтыг. Тэрнээс ингээд уман булчин чинь улам агшаад тахын бол уман хөзөө чинь нэг зэрэг тэгээд ер нь дутуу төрцөлдөх магадлал гараад ирдэг. Тийм учраас тийм нөхцөлд нь бол их их тайван байлгаж хэвтүүлэх хэрэгтэй. Яг жирэмсний хугацаанд эрүүл тээлтээр явж байгаа эмэгтэйчүүд маань дасгал хөдөлгөөн хийх зөв. Тэгвэл бол их хүнд ачаа барихтай. Ялангуяа ингээл хүнсний дэлгүүрүүд манай эмэгтэйчүүд чинь явал баах юм савлал ингээл торлцтой шүү. Чухмаа. Тэр бол байж болохгүй. Хүнд юм. Бас юу ч хийж болохгүйгээд томсгүй зүгээр нэг эрүүл жирэмсэлт бол тийм шал угаах бөгөөд багдргийн тийм өөртөө тохирсон биедээ тохирсон хөдөлгөөнүүдийг хийж болно. Тэрний яхаа жирэмсэнд нэг төрөх явцад бас бэлтгэж байгаа. Хүндрэлээс ч хамгаалт юм шүү те. Тий. Нэг арц юундын эрхтэн энэ булчин яс үеийн холбоосуудыг бас сунгаж өгөх те. Тэнд бас дасгал болж өгөх. Тийм болтой. Заримдаа одоо нэг жирэмсэн хажууд нэг 6-7 сартай ч юм уу байхдаа одоо нэг хүмүүс ярьдаг ш нэг жохон вино ч юм уу те эсвэл нэг жохон пиво уучих зүгээр штэ хүүхдээ урагт бол нөлөөлөхгүй штэ гэсэн тийм ээжүүд яриа бол байдаг штэ энэ хэр үнийн ортой байдаг юм болоо тэр дэмий ер нь ууж болохгүй архит амны зүйлийг ер нь юмсаасаа гэж болохгүй нэг хундаг ингээд дарс уухт нь 15 минутын дотор тэр урагт очиж нөлөөлдөг байхгүй юу тэгэхээр чин тэр спиртлэг ундаа тэр жоохон ялах дөнгөж бүрлж байгаа эсэс бүрдээд ид болоод эргэтэн систем олж байгаа юмд бол тэр бол дэмэл гэж дэмий байдаг л да тэр бол зүгээр амт амжсалд яриа нэ тий худлаа цуурхал юм да би нэг нөгөө уулгах гэсэн л нэг муухай башир санаа одоо тэрийг болмоор юм дөө энэ залуучууд гэдэг байхгүй тэгээд ер нь за ингээд жирэмсний хугацаанд бол альва хүндрэлийг даваад гарлаа жирэмсэн байх хугацаанд бол сэтгэл санааны хувьд бол маш хэцүү байдаг. Төрсний дараа бие физиологийн хувьд яг хэцүүлчдэг юм шиг санагдаад байдیں۔ Ингээл их нэртэйгээ хамт байж байгаад хөхний толгой нь хагарна. Шүн ингээл сэрн, хүүхэд уйлан сэтгэл санаагаараа унана. Дээрээс нь оюутуул, оюун өвдөн энэ төр гээл янз бүрийн асуудлууд байна. Ер нь бол эмэгтэй оюутаа төрөх, оюугүй төрөх гэдэг хоёрын ялгаа нь одоо юундаа байна? Юунаас уулж одоо тэгэж яг умаа нурагдаад хязгангаа хайшлуулад байна. Юунд зарим эмэгтэйчүүд бол оюугүй төрчих юм. Оюугүй төрчүү сайхан гарч ирэл ингээд зүгээр сайхан сууж хахад зарим нэг нь оюун дээр ингээд жаахан шаналаад хажуу талаараа ингээд суух тохиолдол бас байх юм. Юун дээр анхаарал одоо яг тэгж хэрцэнгаа урахгүй төрдөг юм болоо. Ер нь л анханасаа охин байх үеэс өөрийгөө одоо эрүүл эмэгтэй болгохын тулд бие бэлтгэх ёстой л доо. Ягаад гэвэл одоо ингээд доорсод бага наснаас эхлээд даарч хөрөөл цагаан юм ингээд доош нөгөө нэг жоохон өвтрээний өрөсөл ингээд үсээд ирнэ. Тэр нь яваандаа ингээд нөгөө одоо өвтрээний нэг хэрэг болоод өөрөө л урагдахад умаа хязгаар урагдахад нөлөөлдөг. Хоёрдугаар тэгээд нөгөө нэг том урагч нь бас өөрөө бас хязгаар урагдах тийм шалтгаан нөгөө зөв дүлж чадахгүй шалтгаалаад их агчхаа үгэнд тухайн үед байгаа их агчхаа үгэнд дүлгэхтэн дүлээд болгохтэн болохгүй тэгэл тэр чигээр өөрөө нэг бүр тэр чигээр зүтгэл одоо нэг ингээд дүлээд тэр чигээр зүтгээд бас байхад тэр тохиолдол бас урагддаг. Эмчээ сайн сонсох юм. Тийм, эмчээ сайн сонсож. Тэгээ багасаа нэг өөрийгөө бие бэлдэх. Өтрээний өрслөөс хамгаалах. Тийм нөхцөлд урагдал гарахгүй те. Одоо яг нэг кейсвэр хагалгаа ер нь хийлгдэг болсон байна. Яг гэх юм бол одоо өөрөөрөө төрөх чи өвдөлт ихтэй штэ тий. Тэр өвдөлтийг мэдрэхгүйгээр ингээд кейсвэр хагалгаа хийгээд ингээд гаргачвал надад илүү амар байна гэж боддог бас бүсгүүчүүд байдаг болсон байна. Тэгэхээр өн кейсвэр хагалгаа болоод яг өөрөөрөө төрөх хоёрын хоорондох одоо тэр ялгаа бас үр дүнг хэлээд өгөөч. Ер нь бол кесарь хагалгаа өөрөөр төрөх хоёр маш ялгаатай шүү дээ. Кесарь хаалгаа гэдэг бол одоо бүх эрхтнийг одоо нэг умаа хэвлийн хаан умаа өнтөг зүсээд гараад тэгээ цаана нь бол одоо бас нэлээд урагт болоод ихэд хүндрэл гарах хүндрэл бол их байдаг. Хүлэгдэж буй хүндрэл нь их байдаг. Гэхдээ одоо манайх орчин үед бол маш их одоо юу н хөгжсөн учраас бол тэр сэргэлж чадж байгаа гэсэн ч гэсэн гарах хүндрэлүүд нь ихтэйч гарах хүндрэлтэй угдаж гарах хүндрэлтэй. За кесарь хаалга бол өөрөө заалттай. Маш их олон заалттай байдаг. Хүүхдийн талаас заалттай, ургийн талаас заалт, эхийн талаас заалттай байдаг.
тэр кесар хаалганы заалтын дагуу орохоос хүссэн болгонд тэр кесар орно гэж байхгүй. Ихэнх хүссэнээр бол дурлалт байхгүй тийм. Ер нь бол болж өгөл өөрөөрөө л төржүүлж бас зүгээр шүү дээ. Хийсэр хаалгаа чи бас нэг яг нэг цаансаа одоо заасан заалтынхаа дагуу төрж болох юм байна. Тэгээ дээрэс нь энэ чинь нэг 3 жил болоод дахиад хүүхд гаргах боломжтой гэж ярьдаг. Энэ үнэн үү те? 3 жил болох ёстой гэдэг хугацаа нь бол үний юм болоо. Хийсвэр хаалгаа хийлгэсний дараа бол нэг 3-аас 2-оос 3 удаа хийсвэр хийх заалттай. Гэхдээ 2-оос 3 жилийн зайтаагаар хийдэг. Одоо зарим тохиолдолд бол жирэмсгүүд маань төрөөд 1 жил гараа болоогүй юу дахиад хийсвэр хаалганы заалтаа ороод ирж байгаа байхгүй. Энэ маань нэг ойл гэр бүл төлөвлөлт тэрийгэл бүрдэхгүй бас өөрийнхөө эрүүл мэндийг хайхрахгүй байна л гэсэн үг. Сүүлийн үед нэг бүсгүүчүүд маань гоё сайхан биетэй байх нь бол фитнес булчингаа чангалах гэл одоо янз бүр юм ярьж ин л та. За даа ялангуяа бэлхүүс хэвлийн төлөлийн булчингуудыг маш одоо чангалж байна. Энэ нь ураг тээхэд ер нь хэр сөрөг нөлөөтэй вэ? Миний бодлоор бол яг хуу сөрөг юм шиг байгаа даа. Булчин чангарсан байна гэдэг чинь тэр одоо хүүхэд одоо дураараа өссөн бойжих тэр нөхцөлийг харгаад байгаа юм шиг байгаа. Тэгээ ер нь бол тэр жирэмсэн зориулсан дасгалууд байдаг аахгүй юу? За. Тэр дасгалыг яг тэр жирэмсний тийм хугацаанд тийм дасгал хийх хэрэгтэй гэсэн тийм дасгалын дагуу хийж ижил одоо төрнөхөөс биш тэгж хамаагүй дасгал бас хийж болохгүй л тийм. Бүр гизнийхэн 6 булчин товооцсон явж идэв шүү дээ. Тэр бол болохгүй. Тэгж чангараад байвал урагт очих цус ангуулж багсан шүү дээ. Тийм баха. Би харин тэгж бодоодсэн. Зөв л заалт гэж бас байдаг байна шүү дээ тийм ээ. Хориглох заалтууд гэж дасгал хөдөлгөөнүүд гэж угаасаа байдаг шүү дээ тий. Тийм жимсийн хугацаанд тэр тэдний хугацаанд тийм сартаатай тийм дасгал хийнэ гэсэн дасгалууд байдаг. Яг тэр давгаал хийгдэнэ. За манай сонсогчид 31 тэгд бол эфирийн шууд утсанд холбогдоод мэрэгжлийн эмчнараас асуух зүйлээ асууж болно. За магадгүй таны хань жил дүү, эгч одоо хэн бэ дээ? Ээж чинь ч үж болно шүү дээ. Жирэмсэн байгаа бол одоо юун дээр анхаарах. За бас бие организм жоохон тавгүй байгаа бол яаж байгаа шинж тэмдгийг хилээд мэрэгжлийн зөвлөгөөг яг одоо энэ шууд эфирээр авах боломжтой. Мөн 9964 10 текст дугаар та бүхний мессежийг хүлээн авахд бэлэн байна. За ингээд сонсогчтой холбогдъё доо. За өдрийн мэнд хүргэе танд. За өдрийн мэнд асууж тодруулах зүйл юу байна? Энэ нөгөө нэг савны газар жирэмсэл энэ юунаас болж үүсэх юм бол? За та радиогоор сонсоор болцсноо асуулт нь. За. За савны гадуурх жирэмсэлт гэдэг бол одоо зохих хэвийн байрал гэдэг бол умаа дотор жирэмсэлт явагдах хэвээр. Гэтэл ямар нэгэн байдлаар одоо умаан гадуурхаа жирэмсэлж умаан дотроо биш умаахан гадна өөрчлөл өөрийн хоолоод жирэмсэлт явагдах ч юм уу хэвлийн өндөө жирэмсэлт явагдах ч юм уу өөр аль нэгэн газар явагдаж байгаа жирэмсэлтийг л умаан гадуурх жирэмсэлт гэж нэрлэгдэж байгаа. Тэр умаан гадуурх жирэмсэлт бол тэр бас л өрөсөл жирэмсэлт эмэгтэйчүүд өрөсөл өвчнөд холбоотой тэр өрийн хоолойн одоо нөгөө гөрүүлц хөдөлгөөн гэж ярьдаг. Гөрүүлц хөдөлгөөнийх нь одоо өрслөөс болоод тэр гөрүүлц хөдөлгөөнийх нь хэмнэн далдагдсан учраас тэр одоо юурга умаар хуун дээр шахаж оруулж чадахгүйгээр шууд умаа хүндэдээ жирэмсэлж байгаа учраас тэр умаа гадуурх жирэмсэлт болж байна. Гуурсандаа жирэмсэлж байгаа. Үрийн одоо яг энэ үед юун дээр анхаарах хэрэгтэй юм? Савны гадуур жирэмслэхгүй тулд юун дээр анхаарах хэрэгтэй эмэгтэн? Ер нь багаасаа эхлээд л өрсөлд өвчнөр л өвдөхгүй байхыг л одоо эмэгтэйчүүдийн өрсөлд өвчнөөс л өвдөхгүй байхыг л зөвлөж байна да. Тэгэхээр ер нь бол октоодтай хүмүүс бол энийг бол багаас нь анхаарч тийм. Бэлгийн замын янз янзны халдварт өвчнүүдээс үнд хамаарна нөлөөлнө бүгд өрсөлд өвчин гэдэг бүгд бэлгийн замын болоод халдвар бүх өвчнүүдийг л нэрлээд байгаа л да. За энэ ингэнэ та хоёрт эмч нартай одоо энэ өдрийн мэндийг хүргье. Жирэмснээс өөр юм асууя. Кегалийн дасгалын талаар асууя. Энийг төрж байгаагүй хүн хийвэл ямар үр нөлөөтэй вэ гэнэ. Энэ кегалийн дасгал гэж одоо ямар дасгал гэдэг юм бэ? Энэ ч нөгөө доод булчин чангалах дасгал. Кегалийн дасгал гэдэг ингээд сууж агаад одоо биеийнхээ ингээд дотоод хүчийг ингээд төвлөрүүлж агаад нөгөө харьцангаа ингээд агшаас тавих ийм дасгал бидэгтэй. Тэрийг л хүүхнүүд маань асууж байгаа юм. Энийг хийж явахд бол илүүдэхгүй. Ялангуяа төрсний дараа төрхтөө нөгөө хярцангийн уян хатан чанарыг бас хадгалж өгдөг учраас тэр дасгалуудыг хийж явах бол гэмгүүл юм байна тий. Бас нэг дутуу төрхгөөд байгаа золболт өгөх гээд байгаа эмэгтэйчүүд бас зөв болж байгаа. Төрснийхаа дараа ч гэсэн бас энэ дасгалыг хийгээд иж болох юм шүү дээ. Боломж байгаа бол за ойлгомжтой. Юу яг жирэмсний хугацаанд эхний 3 сар, бага сартаа 3 сар, төрөх төгсөн 3 сард бэлгийн харьцаанд орж болон болохгүй гэсэн яриа.
эхний 3 сард бол бэлгийн харьцаа дэмж таатай биш. Ягаад гэвэл дөнгөж өөр хөөрөл маань бүрэлдэж өөрийгөө олох гэж ядж байхад одоо тэрэг бол зөвшөөрсөн. Ялангуяа эхний 3 сард бол хордлого ихтэй хордлого их өгдөг эрт үеийн хордлоготой хүүхнүүд маань тэр зулбалт бас өмнөх төрөлтүүд дээр нь одоо зулбалт өгөөд өсөлтгүй болж байсан тийм их барихын ожиг ананисттай хүмүүст бол бэлгийн харьцаанд орох тийм таатай биш байдаг. Эхний 3 сард. Сүүлийн 3 сард. Сүүлийн 3 сартаа За сүүлийн 3 сард бол энэ нэг сүүлийн 8 сараас хойш бол юу умаа хөзөө жоохон нэгдэж төрөлтөнд бэлтгэдэг. Тэр үед өксөх халдвар орж болно. Бас умаа нэг агшаад дутуу төрж болно. Тийм одоо ус эрт гарч болно. Тийм хүндрэлээс учрагдаад ер нь бол сүүлийн 2-3 сард бол одоо татгалцал хэрэгтэй гэж үзэж байна. Хичгэл хэрэгтэй байх нь. Энэ бол ерөөс нь нийгэм тархацсан л яриа шүү дээ. Тэгэхээр бид бол яг мэрэгжлийн эмчнэрийн үгээр энийг бол үгүйсгэж байна гэдэг сонсогчдод хэрэгтэй. За тэгээд мөн одоо яг нэг жирэмсний үед золболтууд бас байдаг штэ угаас тий. Тэр золболт дээр одоо яаж хэрхэн анхаарах вэ? Доошоо ингээд жоохон өнгөтэй юм ч юм уу, улаан туяатай юм ч юм уу гараад тэрвэл бид нар одоо юуг анхаарах хэрэгтэй вэ? Яаралтай мэрэгжлийн эмчтэй хандаж үзүүлнэ. Одоо хяналтныхаа эмчт гэсэн үг. За бүр тэгээд гэр орны нөхцөлд амралтын цагаа үе таарсан тэр тохиолдол бол яаралтай түргэн тусламд дуудаж их барихын тусламж авах болно. Доошо цус гарч байгаа тохиолдол бол цус бол хамгийн аюултай хэлбэр нь тий. Тийм, аюултай хэлбэр. Эмнэлгийн тусламж авах одоо зохисны эмчилгээ ерөнхийдөө бол эмнэлгийн стационарт одоо эмчилгээ явагдана. Тэр нь бол. За манай сонсогчид 31 тэг долоо дугаарт холбогдоод бас асууж тодруулах зүйлсээ шууд асуугаад хариултыг дор нь аваад явчих болно. Та нэр усаа хэлэх шаардлагагүй. Зүгээр яг өөрт тулгамдж байгаа жирэмслэлттэй холбоотой асуултуудыг бас асууж болно. За дээрээс нь мэрэгжлийн эмэгтэйчүүдийн эмч гэж байгаа шүү. Тэгэхээр бас эмэгтэйчүүдтэй холбоотой одоо өвчин зовөөр юу гэдэг нь те тэр бүхнийг бас асууж болох боломжтой та бүхний өмнө. Тэгэхээр Сүхбаатар эрүүл мэндийн төвийн салбар 1 амбулаторийн эмэгтэйчүүдийн community эмч оюун цэцэг болоод бага эмч Шүрэн Чимгнаар ирсэн байгаа. Тэгээд сонсогчдоо бүхэнтэйгээ хамтдаа ярилцах нэгдэх одоо утасны дугаарыг одоо бас түрүүн хэлж өглөө. За сонсогч холбогдож байгаа шүү. За өдрийн мэнд үргээ та холбогдсон байна. байна уу. Бүхэнд нь өдрийн мэнд. За өдрийн мэнд. Би нөгөө жадавар суулгах тавиулаад жил болж байгаа байхгүй юу? Гарандаа. За. Тэгээд биний юм ерөөсөө ирэхээр болсон. Тэгээ нэг жоохон бор юм үзчихгээл ингээд яасан. Ерөөсөө ирэхгүй байна. Шоколадан бор өнгөтэй байна уу те? Тий. Жоохон гараа. Тэгээд саяхан нэг эмнэлэгт үзүүлээд нэг 6 хоног даа хийгээрээ тишинаа ингээд даа бичиж өгсөн. Тэгсэн чинь айгүй зөвхөн ирээд тэгээд дахиад ирэхээ болсон. Тэр даа нөлөөсөн үү? За болцсон уу та? За. Тэр юу гэлээ? Суулгас тавиулаад жил болсон. Энэ ингэнэ би энэ дэр нэг нэмэлт мэдээлэл нэмчээ. Манай ихнэр 5 жилийн хугацаатай суулгас тавилсан. Нэг юм 2 жүзнэсний мод шиг юм билээ шүү дээ. V хэлбэртэй яг нь дотор булчингийнх нь яг нь дотор тавьчихсан байлээ те. Тэрийг хийснээс хойш ихнэр 2 жилийн хугацаанд юм нэрэг байж байгаа сая хүүхэд 2 ой хөрсгөхөд ирсэн. Гэхдээ тогтургүй нэгдүгээрт. Хуучин яг мөчлөг нь байхгүй болчтой юм байлаа нэгдүгээрт. Хоёрдугаар бид яг саяны нөгөө эмэгтэй хэлж байгаа шиг тийм шоколадан боронгтой юм баг гардаг. Яг нэг цэвэр юм улаан өнгөтэй биш байна. Одоо энэ яг яагаад байгаа юм болоо гэдэг бас нэг тийм асуулт байна л да. Тэгээд нэг юм лаа хийсэн юм шүү дээ. Лаа хийсэн чинь учир утгагүй нэг яг хуучин шиг ирж байгаа л тэгээд одоо буцаа болчлоо. Одоо энэ яг юунаас болоод байна гэдэг асуултыг тавьчихна да. Тэрийг бол одоо эмэгтэйчүүд эмчид хамтаж үзүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт бол тэр суулгац гэдэг бол өөрөө дааврын бэлтгэл. Дааврын бэлтгэл гэдэг бол тэр дааврын тэнцвэрт байдал өөрчлөгддөг. Тийм дааврын тэнцвэрт байдал өөрчлөөс болоод л тэр саран тэмдэг их болчдөг. Тийм учраас тэр эмчтэй үзүүлээд дахиж шинжилгээ хийлгүүлээд тэр дааврын тэнцвэрт байдлаа тогтоолгож тэгээд дахиж явах шаардлагатай. Ер нь үзүүлэх шаардлагатай л гэж бодож байна. За тэгээд энэ хортой зүйл нь юу байх вэ? Одоо юм ирэхгүй 2 жил болчлоо гэж сая жил болчлоо гэж сайн бүсгүй хэлж байна. Тэгээ энэ хортой одоо үр нөлөө муу үр нөлөө гэж байх вэ? Тэр бол харьцангуй гайгүй. Яг тэгвэл дааврын тэмцвэртэй байдал
жоохон алдагдсан. Тэгтэл бол тэр нөлөө байхгүй. Харин цуусын тэр алдаад байх юм бол яалтаа үзүүлэхгүй бол бас асуудал үүсч болно тэр. Тэгэхээр бол нэг тийм дайм насанд ч юм уу эрүүл мэндэд Тийм. айхтар бол хортой зүйл бол Яг айхтар амь насанд бол хортой зүйл байхгүй. Тэгтэл эмчтэй үзүүлж дахиж зөвлөгөө авах шаардлагатай гэж хэлж байна. За жирэмсний дараа бид одоо төрсний дараа сарын тэмдэг одоо нэг эхний 6 сартаа ч юм үзэгддэг шүү дээ эрдгүүтэй. Миний хувьд л нэг 6 сартаа ч юм ерөөс ирээгүй. Тэгээ 6 сарын дараа иржсэн зарим нэг хүмүүстэй сонсож чад бүр 2 жил сарын тэмдэг нь ирээгүй гэсэн тийм тохиол байдаг юм лээ. Ямар нэгэн суулгах одоо юу ч хэрэглээгүй хэрнээ энэ одоо ямар учиртай юм бэлээ. Ер нь яг төрсний дараа хэдэн сар болоо сарын тэмдэг ирэх хэрэгтэй байдаг вэ? Ер нь бол төрсөөс хойш хүн болгонд л харилцан адилгүй нэг 56 60 хоног 2 сарын дараа эмэгтэй хүний одоо эмэгтэй зүгээр нэг жирийн эмэгтэй хүнийхээ бие махбод буцаж ордог нэг жирэмснийхээ одоо хэвийн хэмжээнд орсон өөрчлөлт нь эргээд зүгээр хэвийн эмэгтэй хүний бие махбод ордог. Тэгвэл ер нь бол нэг хүүхдээ бас хөхөлж байгаа тэр эмэгтэй. Тэгээ тэр хүүхдээ хөхөлж байгаа нь бол бас нэг дааврын орсон өөрчлөлт чинь бас ингээд үргэлжлээд хувь хүнийхээ онцлог шалтгаалаад тэр чинь янз янз хувь хүн чинь тэрнээс шалтгаалаад одоо бас ирэхгүй байж болдог. Нэг 2 жил хүртэл шууд 1.5 жил хагасан тэр хүртэл үргэлжилж байдаг зарим хүмүүсийнх. Гэхдээ ер нь бол бас юмыг яаж мэдгүй ер нь бол 2 сардаа ч юм уу нэг удаа үзүүлээд явж явах байх шаардлагатай. Бас энэ хугацаанд жирэмсэн байх болсон байхаа үгүйсэх. Тийм үү. Одоо хүүхдтэй гаргасан ч гэсэн нэг жирэмсэн болж магадлал байна гэж үү? Байна. Юм ирээгүй гэж бас жирэмсэн болсон тохиолдол болд юм бэ лээ. Тийм шүү дээ. Тийм байл. Тийм учраас нэг сардаа юм уу 2 сардаа нэг удаа эмчэд үзүүлээд яваад таруулж явах нь хэрэгтэй байна. Зүгээр. Яг нэг төрсний дараа даавар нэгээ тэнцвэргүй болчиход тэгэхээр шууд дөнгөж төрчөөл хүүхдээ үлгээдэж авчаа буцаа жирэмсэн болсон тохиолдол ч байдаг. Тийм жирэмсэн болсон тохиолдолд одоо хүүхдээ дахиж гаргаж болох уу? Зөв хэвэн төрсөн бол болно. Өөрөөр бол болох. Өөрөөр болсон болно. Кесар хаалганы тэр ахын бол бас тэр жишээлбэл одоо сүүлээд кесар хаалганы татнууж ихсээд байгаа шүү дээ. Тэрнтэй холбоотой нөгөө яг нэг кесар хаалганыхаас 20 дээр нэг урган ихсэнд байрлах тохиолдол бас сүүлийн үед нэмэгдээд байгаа. Тийм учраас тэрийг заавчгүй эмчэд үзүүлж тэр асуудлыг сайн лавруу шийдэхгүй бол бас болохгүй. Тэр бол хүндрэл гарч болзошгүй. За манай сонсогчдод 31 тэгд л дугаард эфирийн шууд утсанд холбогдоод эмэгтэйчүүдийн одоо бас альва нэгэн асуудлын талаар за мөн жирэмсэн үедээ юуг анхаарах ёстой, жирэмсний ямар зөөр танд илэрч байна? Мөн илэрч байсан бай. За мөн төрсний дараа бас ямар зөөр өнө гэдэг талаар мэргэжлийн эмч нараас асууж болох юм. За мөн 9964 текст дугаард мессеж өчээд энэ талын одоо тодруулах зүйлээ асууж болох юм аа. Эфирийн шууд утас яг одоо нээлттэй байна гэдгийг зарлах. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар нэг амлалтаар гэж энэ бол эмэгтэйчүүдийн кабинет тий. Ер нь бол яг дийлэнх нь хідээс хэдэн насны одоо охид бүсгүүчүүд яг энэ танаа амлалтаар дээр ирж ихэнх кабинет дээр ирж ихэнх. За тэгээд ямар өвчлөлийн шалтгаануудыг их дурдж байна. За ер нь бол одоо бүр нэг одоо 16-аас одоо нэг 45 6 хүртэл ер нь ирж идэг. Хаяа тохиолдолд бол бүр хөвшинч хүмүүс ирдэг. Жоохон октоодч бас ирж л идэг. Зөвлөгөө авдаг лээ. Өвчлөл завирууд одоо юу нэлбэг их байх вэ? Ер нь бол өвчлөлийн талаар хүмүүс тренийн өрөвсөл гол зөнкөлдөг манайдар. Тренийн өрөвслөө бохирдл гэсэн үг. За одоо эмэгтэй хүний одоо бэлэг эрэхтэн, гадны бэлэг эрэхтэн дотгошоо ингээ өвтрээ умаа гэдэг хоёр дайвар өндгөвч гэдэг ингээд бүтэн нэг цагц эрэхтэн байлаа гэж боддог. Тэрний өвтрээний өрөвсөл нь бол зөнкөлж одоо эмэгтэйчүүд маань бол өрөвсөлд өвчнөө гүйцэд идгээхгүй. Нэг бол нэг эмчилгээ хийлгээ дутуу хаяад, нэг лаа хийгээд тэрийгээ дутуу хаяад ингээ яваад нөгөөх нь арах ихшаад дахиж шинжилгээ өгөх ёстой байхгүй юу? Одоо нэг 6 удаа лаа хийчээ дахиж шинжилгээ өгөөд эм тан хэрэгэлсэн бол эргэж ирэх ёстой. Тэрийг хайчдаг. Гайгүй болчлоо гэж хайчдаг. Нэг зөөр чин зүгээр болчлоо гэдээ арилаад зүгээр болчлоо гэсэн үүднээс хайчдаг. Тэр маань дахилттаа ингээд ялангуяа биеийн эсэргүүц солрох цагийн гарын хүүтэн дулаан хүүтэн нөхцөл одоо дулаан нэмгэн хуцтай ингээд явснаас болоод одоо дахих магадлал их өндөр болдог. Тэгээ тэрийг эмчлүүлэхгүй явснаас тэр нь цаашлаад одоо төрөх үүд явцад одоо нөлөөлөл дотоо төрөх одоо золбох тийм юмны их усэр болоод байгаа байхгүй юу? Ийм юмнуудыг нь голчлон харагдаад. Эмэгтэйчүүд нөгөө мөөгөнцөр гэдэг шүү дээ тийм ээ. Мөөгөнцөр ч юм яаж одоо
яаж өөрөө одоо мөнгөнцөрцнийг мэдэх вэ? Хэрхэн яаж хамгаалах ёстой вэ гэд тэр талаараас мэдээлэл өгөх. Ер нь мөнгөнцөр их охид бүсгүүчнүүд их дийлэнх хувийг эзэлдэг байна. Одоо ингээд байр чигэнд давтаад байр мөнгөнцөрчгөр эмэгтэйчүүд байгаа мөнгөнцөрцөн гэсэн. Айгүй нэг чиглэг гэж ааштай угаас нэг эмэгтэй хүний айгүй чиглэг байдаг гэдэг юм лээ. Ер нь бол одоо дахлаа эмэгтэйчүүд дахлаас бол ер нь одоо хүмүүс чинь ялангуяа одоо хаврын үед энэ дахлаас их сулардаг шүү дээ. Дахлаас суларсантай холбоотой тэр эмгэх төрөгч бактериуд итгэвчж эхэлдэг. Тэрийг бол одоо ингээд нэг шинэлэг нэгдүгээр шинэлэг хийж мэднэ. Хоёрдугаар харахад бол тараг шиг эдэм шиг тийм цагаан зүйл ингээд үсгэд бол байж л байдаг юм л да. Тэрийг бол тэгээд яг дааврын дагуу эмчилгээс тустай эмчилгээ байдаг. Эмэгтэйчүүдээс ч нөгөө нэг доошоо нэг юм цагаан юм ер нь бол ингээд гарч идэг. Тэр нь яг тогтмол хэмжээнд яаж гарах хэрэгтэй гэдгийг жоохон нэг тийм хурц үнэртэй ч юм уу те нөгөө ноон туяатай болоод ирэхээр бас нэг мөнгөнсрийн шинж тэмдэгч гэдэг юм уу тэгээ яваад идэв штэ. Эмэгтэйнээс зөв гарах хэрэгтэй цагаан юм нь хэдийн хэмжээтэй ер нь гарах хэрэгтэй гэдэг 7 хоногт хэр их ер нь гарах хэрэгтэй. Эсвэл нөгөө хувь хүнээс сонслогоос нь болох уу? Тэгээ хувь хүний онцгой шалтгаална. Хоёрдугаар тэгээд ер нь бол тэр одоо юу чиглэх төдий нэг дотор ариун цэвэрлэн дотор хус чиглэх төдий нэг жоохон тийм гарч болно. Цагаан саслаг зүйл. Тэрнээс бол өнгө ямар нэг өнгө байх өнөр ороод ирэх юм бол өвчлөж байна л гэсэн хэлтгэж байгаа. Зүг. Нэг манай найз нэг ихнэр нэг юм тохиолдвоо сонслоо. Яасан гэхэлэр өөрөөрөө төрсөн, оюу тавилсан, оюун ундаг утас тавьсан. Тэгсэн чинь сая 3-4 жилийн төрөөд 3-4 жилийн дараа л та. Өрөвцөлтэй байна гараад ирлээ. За тэгэл хийгээл эхон таруулаад энтхэн таруулаад зөндөл юм боллоо. Тэгсэн чинь жирэмсэн ч юм уу энэ төр гал юм чинь тэгээдсэн гинэ. Тэгэд ингээд шалгаад яваад байсан чинь жирэмсэн ч биш, өрөвсөлч биш байж. Тэгээ сүүлд нь нэг удаа юм нэрсэн чинь давхар нэг яг нэг ойсон хар утсан нүжирцэн ингээд цуснд ингээд нүж болцсон цустай ингээд гарч ирсэн байгаа юм л та. Тэгэхээр тийм тохиолдол юу н байдгийм болов? Тийм тохиолдол бараг гарахгүй дээ. Манайхны бараг тэгтэл байхгүй. Нэг тэгээд яг тийм хар утсан 2-3 гарч ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд би харин гайхаад ямар сони юм бэ? Ийм тохиолдол бас байдгийм бах та. Нэг хайлтаг утсан муц гэж бол байдаг өстэй тийм ямар ч юм бол ер нь бол өтрийн тал ойдол тавьдаг л да төрсийн дараа өтөр урагдахад тэгээд тэр өтрийн өтрийн хязанг бол гадна талын хязанг бол одоо нэг тустай ойдороод өтрийн болохтой зэрэг хайлтаг утсаар бас очдөг юм. Тэр тохиолдолд тэр чинь нөгөө нэг хайлтаг утас ч бас жоохон удаахан ингээд нөгөө яадаг байхгүй хайлж гадагшилдаг. Тэр нь бол бас тэгээд яаж бас удаан хугацаанд гарсан байж болно л та. Тийм нэг цаанаас нөгөө эд чинь эрүүл эд чинь ингээд төрсөөр тэр ойдлыг гаргацдаг байхгүй гадагшдаг. Тэгэхээр тэр нь л байсан гэж ойлгоно шүү дээ. Тэгээ яг одоо тэр сарын тэмдэгтэй хамт гарсан харагдахаар тэр нүчтэй юм шиг харагдлаа. Би бүр гайхаад харин ийчтэй ийм юм байд юм болов. Түгүнд оюулах хэрэг байдаг юм болов. Ингээд өрөвсөө дотроос ингээд байвал би махад ч угаасаа нөгөө гадны битэн хүлээж авахта таарах шүү дээ. Тэгэл тэрийг ингээд зайлуулах гал нөгөө биедээ эзэндээ тохиогол өвдөг ч юм уу өрөвсөх ч юм уу тийм тохиолдол. Тэгвэл тийм бол байдгүй юм байна те. Буруу ойлгосон. Тэр буруу ойлгосон. Тийм. За бидний ярилцах цаг хугацаа энэ түрээ өндөрлөж байна. Тэгээд магадгүй бас битэрийн асууж амжаагүй та хэдий бас ярихыг хүссэн зүйл юу вэ? Орхитуулсан зүйл юу вэ? За би одоо залуучуудаа хандаж хэлэхэд бол ямарваа нэгэн өөр тохиолдсон юу таамгаар биш, сургаар биш. Би биенээсээ сонссон эм тангаар биш. Яг мэрэгжлийн эмчэд үзүүлээд өөрийнхөө зовлон шаналлыг хэлээд тэр талаасаа мэрэгжлийн зөвлөгөө аваад мэрэгжлийн үүднээс нь ингээд эмчилгээ цогц арга хэмжээг бүтэн цогцоор нь авч бие эрүүлжүүлж эрүүл байхыг хэлэх хүсэж байна. Тэгээ эрүүлэхээс эрүүл хөөхөд төрн Монголын ирээдүйг эрэлттэй тийм л үгийг хэлье гэж бодож байна. За Монголын өрс маш олон байх болтугай. За баярлалаа. Ингээд эмч нарыгаа бас дахин нэг алдар шүүж танилцуулаад өнөөдрийнхөө залуус эрүүл мэндийн нэвтрүүлэг өндөрлөе да. За тэгээд манад Сүхбаатар эрүүл мэндийн төвийн салбар 1 амбулаторийн эмэгтэйчүүдийн кабинет их эмч оюун цэцэг баг эмч Шүрэн Чимэгнаар ирээд сонсогчдаа бүхэндээ хамтдаа ярилцлаад хоёрын цаашдын ханаад ажил үст өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.